Can we stand together? За цөмөр хамтаа босгоох уу? I always tell my church, if I preach under 1 hour, it's a miracle. Тэгээ би сүмийнхэндээ тэгж хэрвээ би 1 цаг дотор л багтаагаад номлох юм бол энэ чинь гайхамшиг шүү гэж хэлдэг. So today I will try to preach to you in 15 minutes Гэтэ би өнөөдөр та нартай 15 минутанд багтааж номлохыг хичээнэ. to make a super miracle today. Тэгээ өнөөдөр бүр супер гайхамшиг хийх гэдэг шүү дээ. But you have to know, preachers are the biggest liars in the world. Гэхдээ та нэг зүйлийг мэдээрэй. Номлогч нар энэ дэлхий дээр хамгийн худалчны нэг ихгүй. Right? We tell the truth about everything except for preaching. Аха, одоо номлолоос бусад бүх зүйл дээр бол үнэ хэлнэ. I'm almost done. Тий, нэг ийм л юм дээр худлаа хэлээд байдаг байхгүй. За би бараг дууслаа. За одоо 15 минут гэх мэтлээ худлаа ярихыг Never хэлээд believe байна. them. Amen. Та тийм үгэнд нь хизээж бити итгээрэй. All right. Are you ready? За та билнэ. Psalm 18:35. За дуулал 18:35. I'd like for us to read it together. You got your Bibles? За цөмөр эхлээд хамтдаа уншия. Танд Библи чинь байна уу? Wasn't that an incredible message from Pastor John? За Джон пастрын бид нарт дамжуулсан гайхалтай байлаа тий. Hallelujah. Are you blessed? Та өрөөгцөн үү? Come on. Can we give God a big hand? Give Цөмөрө Pastor John a big hand. дүүн Джон пастор зориу залгаа ташсаах уу? So I'd like for us to read the Word of God together. За цөмөрө хамтдаа Бурхны үгнээс уншия. If you got it, if you're there at Psalm 18:35, please say За amen. дуулал 18:35-ыг та нээгээд олсон бол амен гэж хэлээрэй. All right. So let's read it together on the count of 3. За 1 2 3 гэж хамтдаа уншия. 1, 2, 3. You have given me the Таны тусламж намайг агуу болгосон билээ. Amen. Амен. Before we get into this, I need to explain something really quick. За үг рүүгээ орохоос өмнө би нэг зүйлийг маш хурдан тайлбарламаар байна. Depending on the version of Bible that you have, there's a different word in this verse. Тэгээ та ямар төрлийн одоо орчуулга байгаа вэ гэдгээс хамаарат энэ ишлэл дээр янз янзын үгнүүд ашиглагдсан Some байдаг. of your Bibles say, "Your help мade me great." Та нарын заримын орчуулган дээр таны тусламж намайг агуу болгосон гэж иж болох And юм. some of your Bibles say, "Your gentleness made me great." Аха таны одоо даруй сэтгэл биднийг агуу болгосон гэж бас хэлж болох But the юм. meaning of that word there is the word to stoop down. Тэгэхээр даруй байдал нь ч байна уу тусламж нь ч гэж орчуулсан байна уу? Тэр гол утга чи юу вэ гэхээр ингэж тонгойн бүхийх гэсэн утгатай үг гэдэг. Let's do that together. Let's stoop down on the count of 3. To За bow цөмөр 1 down. 2 3 гэж цөмөр хамтдаа тонгооцоох уу? 1, 2, 3. All right. За. That's what the word means, that he stooped down to make me great. Тэгэхээр энэ дэр юу гэж хэлж байна? Таны тусламж буюу таны энэ бидний гэсэн бүх хийсэн байдал маань биднийг агуу болгосон гэж хэлж Amen. байгаа. Come on, lift your hands together with me. Цөмөр анатанд Father, we гараа. pray in the name of Jesus, let the power of God be at work in this place today. Аава өнөөдөр Есүс Христийн нэрээр яг одоо бидний дунд таны хүч чадал ажиллаа хийх болтугай. God, we thank you that you are already powerful at work. Та өөрийн агуу ажлыг аль хэдийн эхлүүлсэн учраас тань талархъя. We thank you for the mighty word that your servant John Kim has released, this living word that is at work in our lives right now. Эзэнтэй яг одоо Жон Кимер дамжуулаад хэлэгдсэн тэр үг бидний дотор хийж байгаагийн төлөө тань талархъя. And we ask for more, God. Эзэн бид танаас илүү гуйж байна. Hallelujah. We ask for more, God. Бурхан бид танаас илүү гуйж байна. We are hungry for you, God. Бид танаар өлсөж байна. We are hungry for you, Jesus. Есүс бид танаар өлсөн цангаж байна. And in Jesus' name we pray. Есүсийн нэрээр би залбирлаа. Everybody said amen. Come on, give God a big hand clap. Цөмөрө Stay seated. За цөмөрөө сусгаач. My message is really simple today. За миний та нарт дамжуулах үг маш энгийн. As Pastor John said, that God has an incredible identity for you. За түрүүн Жин пастор хэлсэнтэй таны дотор яг Бурхны хэн бэ гэдэг тэр агуу зүйл байдаг гэж. Hallelujah. Амен. Hallelujah.
God has a great identity for you. Тэгэхээр таны хэн бэ гэдэг тэр тодорхойлолт бурханд дэндүү агуу байхгүй You юу? are not the identity of a slave. Та боол гэдэг байдлаар тодорхойлогддоггүй. You're not the identity of a servant. Та үйлчлэгч гэдгээр тодорхойлогддоггүй. You go to all the other religions and they become slaves of their gods. Та энэ бүх шашнуудаар явж болно. Тэд нар бүгдээрээ өөрсдийн итгэдэг бурхныхаа боолууд нь болсон байдаг. But only through Jesus Christ. Гэтэ зөвхөн Есүс Христээр дамжуулаад Through Jesus Christ we become sons and daughters of the Most High God. бид нар Есүс Христээр дамжуулаад хамгийн дээд бурхны хөвгүүд огтон болсон юм аа. If you believe it, say amen. Хэрвээ та үүнд итгэж байгаа бол амен гэх үү? Say amen. Амен гэр. Through Jesus Christ we become sons and daughters of God. This is our identity. Тэр Есүс Христээр дамжуулаад бид нар хамгийн дээд нэгний хөвгүүд огтон болсон. Энэ бидний хэн бэ гэдгийг тодорхойлт. So this is my message for you. Энэ миний та нарт дамжуулах үг. You are meant to be great. Та агуу нэгэн байх тэр нэгэн баггүй юу? Hallelujah. If you can hear my voice right now, I am talking to you. You are meant to be great. Хэрвээ та яг одоо миний хоолойг сонсч байгаа бол би өөрт чинь хандаж хэлээд байна. Та бол агуу нэгэн байх ёстой тэр нэг юм аа. If you're sitting here and you believe in the name of Jesus Christ, you believe him as your Lord and Savior, then you are meant to be great. Хэрвээ та өнөөдөр энд суугаад Есүс бол миний амьдралын эзэн гэдээ итгээд энд байж байгаа бол та бол тэр агуу нэгэн гэсэн үг. Hallelujah. God wants you to be great. Бурхан таныг ийм агуу байгаасаа гэж хүсдэг. Hallelujah. Can you say that with me? Та энэ натаа хамт хэлж болох уу? Come on. Pastor Nara already started. Put your hand on your heart За, нараас аль хэдий гэхлээр цөмөр гараа бариад Put your hand on your гараа heart. зүрхэндээ тавиад хэлье. and say, God, Бурхан, you want me to be great. та намайг агуу байгаасаа гэж хүсдэг. One more time. Jesus, Ахаад удаа Есүс, you want me to be great. та намайг агуу байгаасаа гэж хүсдэг. If you believe it, say amen. Хэрвээ итгэж байгаа бол амен гэх үү? Hallelujah. Hallelujah. A religious spirit tells you that God doesn't want you to be great. Шашны сүнс таныг агуу, бурхан таныг агуу биш байгаасаа гэж хүсдэг гэдэг. You may be thinking, oh, aren't we supposed to praise God, focus on God? It's not about us, it's all about God. Тэгэл одоо ингэдэг те бид нар бурхныгаа магтах ёстой. Чи өөрийгөө битгий хар зүгээр л тэр л магтаалыг авах зохих ёстой гэдэг. And that is true. Үнэн. But Гэхдээ what we do is we begin to push ourselves down. яг заримдаа бид нар ингэж өөрийгөө ингэж доош нь дараад эхэлдэг. We begin to tell ourselves, no, you're not great, you are worthless, you are not good enough, you need to try harder for God. Чи агуу биш ээ, чи хангалттай сайн нь биш ээ, чи бол үн цэнэгүй. Чи бурхны төлөө өшөө ойлгохтойхон зүтгэх ёстой гэдэг. I need to pray more. Илүү их залбирах ёстой гэдэг. I need to be more holy. Би илүү ариун байх ёстой And гэдэг. we push ourselves down. Ингээл бид нар өөрсдөө дараад идэг. But what I want to tell you is that if you know your identity in God, you will praise God. Гэтэ би танд нэг зүйлийг хэлье. Та бурхан дотор би хэн бэ гэдэг тэр мөн чанар үнэхээр ойлгосон бол та бурхныг үнэхээр магтаж чадна. You won't praise yourself. You won't praise yourself. You will praise God if you really knew how really great you are in Christ. Та Христ дотор ямар агуу юм бэ гэдгээ та мэдэх үедээ та огт өөрийгөө магтахгүй харин та бурхныг магтах болно. Right now, all you see is this flesh. But if you could look in a mirror with spiritual eyes and see the truth about who you are in Christ, you would be in awe. You wouldn't be able to speak at how beautiful and awesome you really are in Christ. Та яг одоо ингээ өөрийгөө харахад зүгээр нэг махан бие цогцос байгаа ч гэлээ та сүнсний нүдэ нийгээд өөрийгөө тойлонд харах юм бол та Христ дотор дэндүү гайхалтай, дэндүү гайхамшигтай үнэхээр юр бусын нэгэн байх болно. You would say that is so awesome. I didn't do that. Тэгээд юу гэхээр пөх би ямар агуу юм бэ гэж. You say that was so awesome. That is not because of me. Гэтэ ингэж агуу байдлаа та харахтаа энэ гэтэ миний улмаас биш ээ гэдгээ мэдээ. In Psalm 139, it says, I praise you because I am fearfully and wonderfully made. Дуулал 139 юу гэж хэлж байгаа гэхээр би даанч аимшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн учраас би танийгаа магтана гэж хэлдэг. When you put yourself down, you are putting God down. Та өөрийгөө доош нь хийснээрээ бас бурхныг доош нь хийж идэг. When you put yourself down, you are insulting God. Та өөрийгөө ингэж доош нь хийснээрээ та бурхныг доромжилж идэг. Because God is an artist. Яагаад гэхээр бидний бурхан бол тэр бүтээгч урлаач аахгүй юу?
In the book of Ephesians, it says that we are the workmanship of God. Эфес ном та бидний бурхантай хамтран зүтгэгч нар гэдэг. That word workmanship, the original word is poemia. Тэр хамтран зүтгэгч гэдгийн яг их үг нь поэмия гэдэг үг байгаа. That word is the word for poem. Тэр чи юу юм? Яруу найраг гэсэн тэр үг байхгүй. Look at somebody next to you. Та хажуудаа байгаа үнэ хараад хэлдэ. That person is the poem of God. Та хэлдэ энэ хүн бол бурхны яруу найраг юм а гэж. Hallelujah. When you look in the mirror, you are looking at the poem of God. Та тэгэхээр талент харахтаа яах нь бурхны яруу найргийг харах нь шүү. Hallelujah. So if he has made a poem, he's an artist. Хэрвээ тэр үнэхээр тэр урлаач юм бол тэр ийхүү яруу найргийг урлан бичиж. And an artist, when he draws something and he makes it art and he gives it to you. За нэг урлаач хүн ингээ зураг зураад те танд ингээ бүтээлээ өгөх юм бол What if I look at this and I say, oh, that sucks, man. тэгээд нөгөө бүтээлийг таард үгүй ямар аимшиг юм юу вэ гэвэл You can't. This is ugly. юу аимшиг юм итсэн бэ. Do you think the artist will feel good? Тэр үед тэр урлаач те айгуу тийм сайхан байна гэж бодож гинөө. Is that blessing the artist? Тэр нь одоо тухайн хүнд магтаал юрол болох уу? But that's what happens when you put yourself down. Тэгэхээр та өөрийгөө ингэж доош нь ихэд яг ийм болдог байна шүү дээ. I'm nobody. Би хинч биш. I will never be anybody. Би угаасаа ч хинч My биш. life is nothing. Амьдрал чи юу ч God биш. hates me. Бурхан намайг үзий яддаг. Nobody loves me. Намайг хайрладаг хүн ч байдгүй. You are insulting the art of the artist. Та үүгээрээ тэр урлаач бүтээгч бурхнаа доромжлоод байна. Hallelujah. But when I say, wow, this is amazing. Харин танийгэр юутай гайхалтай. This is awesome. Ямар гайхамшигтай юм бэ? I am fearfully and wonderfully made. Би даанч аимшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдэжээ. Hallelujah. I am the righteousness of God. Надад бурхны зөвхт байдал нь би юм аа. I am a big bad man of faith. Би бол тэр агуу итгэлийн хүн юм аа. Hallelujah. That praises God. Энэ нь бурханд магтаалыг өргөж идэг. God is glorified. Тэгэхээр бурхан бол үнэхээр үнийг I'm saying the artist is awesome. Тэгээ энэ үүгээрээ юу яаж намайг урлаач нэгэн бол гайхамшигтай гэж хэлж байгаа байхгүй. Hallelujah. See, Jesus wants you to be great. Есүс таныг агуу байгаасаа гэж хүссэн шүү дээ. How do I know that? Би нэг яаж мэдээд байгаа? When you read the Bible, he taught us how to be great. Библийг унших юм бол бид нэр хэрхэн яаж агуу байх вэ гэдгийг тэр бүр заагаад өгсөн байгаа. He said, okay, I want you to be great. I'm going to teach you how to do it. За чи агуу болохыг хүсэж байна үү? Тэгвэл би чам заагаад өгье гэсэн. To be great in the kingdom of God, you need to serve all. Тэгэхээр чи бурхны хаанчлал хамгийн агуунд байхыг хүсэж ивэл чи бүгдэд үйлчил гэж The хэлсэн. least shall be the greatest. Тэгэхээр хамгийн дорд нэг нь хамгийн агуу болно гэж хэлсэн. Hallelujah. If you have faith the size of a mustard seed, you will be great in the kingdom of God. Хэрвээ чамд гिचийн үртүүдийн итгэл байх юм бол чи бурхны хаанчлалд агуу байх болно гэсэн. Hallelujah. I said this at the conference and I'll say it again. You are not made for a cheap life. Би конференц дээр хэлж ийсэн. Та дэндүү хямдхан амьдралын төлөө бүтээгдээгүй шүү дээ. Jesus did not die so that you can have a worthless life right now. Хэрвээ Есүс үхээгүй байсан бол бидний төлөө амиа өгөөгүй байсан бол та ийм үнцэнгүй амьдралтай байх байсан. The Son, the perfect Son of God, did not die for you so that you could think that you are worthless. Хэрвээ тэр бурхны төгс хүү тэр нэгийг таны төлөө амиа золиогүй байсан бол та өөрийгөө ямар ч үнцэнгүй гэж болох байсан. He didn't die for you to think that you're nobody. Тэгэхээр тэр нэг нь таны төлөө амиа өгсөн байхад та одоо би хин жишгээ бодоод ах уу? He died for you so you would know that he thinks you are great. Тэр таны төлөө амиа өгсөн учраас та үүнийг мэддэхтэн тэр таныг агуу гэж хардаг. You only die for that which is worth dying for. Тэр ерөөсөө л үн цэнтэй тэр зүйлийн төлөө амиа залсан байгаа шүү дээ. Hallelujah. So do not believe your circumstances. Тэр нөхцөл байдалд бүү итгэлээ тавь. Don't look at your life and say, "Hey, see, look at my life. I'm nobody." Амьдралаа хараад миний байгаа амьдралыг харалдав ич чаавас юу хинч. Do not believe your circumstance. Do not believe what your eyes see or what your ears hear. Тэгэхээр өнөөдөр нөхцөл байдал чихэн сонсогдож байгаа зүйлээр нүдэнд харагдж байгаа зүйлээ та бүү итгэлээ Do тавь. not believe what people are saying about you. Хүмүүс таны тухай юу гэж ярьж байгааг ч та бити All итэг. the negative things. Тэр бүх All сүрэг the зүйлс. condemning things. Тэр бүх таныг Don't буруу шааж байгаа believe the зүйл. lies of the devil. Муу сүнсний тэр худал хуурмаг та бүү итэг. Believe in your God. Харин бурхандаа итгээрэй. Hallelujah.
Believe in your God. Та өөрийн бурханд итгэх тун. Believe in Jesus. Та Есүст итэг. And believe what He says about you. Тэр таны тухай юу гэж хэлсэн түүнд нь итэг. That is who you are. That's your greatness. Энэ бол таны хэн бэ гэдэг байдал. Энэ таны хэн бэ гэдэг байдал чи өөрөө агуу юм аа. Hallelujah. I'm almost done. За би бараг дуслаа. Can we get a piano or music or something? There are two lies of the enemy I want to expose right now. Тэгээ би яг одоо нэг дайсны нэг хоёр худал хуурмгийг би гаргаж ирж хэлмээр байна. See, when I tell you that you're meant for greatness, there could be probably two lies that came into your mind right away. Та үнэхээр агуу байдлын төлөө бүтээгдсэн юм аа тань дээр өстө тэр даруй нэг хоёр төрлийн худал хуурмаг аль хэдийн ороод ирсэн байж болох юм. I'm not a big person. Би биш штэ. Би тийм агуу том нэгэн биш штэ. I'm not significant. Би тийм чухал хүн биш I don't штэ. have significant things in my life. Миний амьдралд чухал гэх түйч юм байхгүй. I come from, a no-name town. I come from a small town, small family. I have a small life. Би тэ нэг танигдгүй мэдгэдгүй нэг жижигхэн тосгоноос нэг хинч таньдаггүй тэр жижигхэн гэр бүлээс гаралтай дэндүү өчүүхэн охирхон амьдралтай хүн гэж бодож That was байсан. me. Энд ч л би. I used to want to commit suicide every day when I was just a little kid. Би яг ийм хүмүүс. Би жоохон бахта өдөрт хичнээн удаа би амиа хорлохыг хүсдэг байсан гэж. I was nobody. Яа тэгэхээр би яг тэр үедээ би өөрөө хинч биш гэж бодож байсан. Надад санаад байдаг намайг хайрладаг хүн хинч байхгүй гэж би бодож байсан. So angry about that. Би энэ тал дээр үнэхээр ууралж бухимддаг If I байсан. kill myself, they will regret it. Тэгээд хэрвээ би өөрийгөө игүүдэх юм бол тэд үүнийг хүртэх болно. Хүртэх зохистой олж мэднэ гэд. But God chose me. Буцааж төлнө гэд. Гэхдээ бурхан намайг сонгосон байхгүй. And God chose you. Тэр яг үүнчлэн бурхан таныг сонгосон. Hallelujah. He doesn't choose the greatest, or He doesn't choose the biggest. Тэр хамгийн агууг нь хамгийн үлэмжийн сонгоогүй штэ. He chooses the humble. Тэр дарууныг нэг сонгодог. He chooses the broken. Тэр эмтэрсэн нэгнүүдийг сонгодог. Hallelujah. Like Pastor John was saying, He doesn't go for the prideful, He goes for the broken and the weak. Тэгэхээр түрүүн пастор Жон хэлжсэн юм тэр бартан байдал дотор бид алхдаггүй. Харин хэдий сул дорой байсан ч гэсэн бид түүн дотор явдаг. There's a famous worship songwriter in Korea. Солонгос нэг маш алдартай нэг She магтаалын has no дуу. legs, no arms. Магтаалын удирдаач тэр ямар ч нүг гар хүлгүй хүн. And she wanted to kill herself because she thought she was small and worthless. Тэгээ тэр өөрийгөө дэндүү өчөөхөн үн цэнгүү гэж өөрийгөө игүүтгэхийг хүсэж ирсэн. So she had poison. Тэгээд хор байсан. It was on the table. Тэгээ ширэн дээр гаргаад And she тавьсан. said, God, I'm so sorry. Тэгээд бурхан та намайг And уучлаарай. I'm in too much pain. Би даан чи хөвдөлтийг And I'm мэдэрч. too lonely. Би дэндүү ганцаардж And I байна. will never be anything. Би үндэ хинч биш юу ч биш байна. And as soon as she said amen, or as soon as she finished praying, Тэгээд тэр яг ингээл залбираал дуусваагүй юу? the poison cup Нөгөө нэг дуусаад хороо аваад fell. тэгээд унсан. And this poison spilled all over the ground. She couldn't Тэгсэн drink it. чинь нөгөө нэг хорн гараас нь унтсан л юм байна л да. Тэгээд ерөөсө хаасаагүй тарах. So she took that as a sign of God. Тэгээд хорн унаад хагараад алга болохыг ингэж харахтаа энэ бурхнаас ирсэн тэмдэг гэж ойлгосон. And she became one of the greatest worship songwriters in all of Korea. Тэгээд бүх солонгос даяар хамгийн алдартай тэр магтаалын дууг энэ эмэгтэй бичсэн. Hallelujah. You don't need to be big. Та заавал тийм үлэмж нэгэн байх хэрэгтэй биш You шүү дээ. just need God. Танд зүгээр л бурхан байгаад л хангалттай. You just need God's love. You just need God's favor. Танд зүгээр л бурханы хайр түүний таалал байхад болно. And you have that. Тэгээд танд энэ байгаа шүү дээ. Why? Яагаад? Like Pastor John said, Түрүүн Жон пастор хэлсэнчлээ. not because of us, Энэ бидний улмаас биш but all юм. because of Jesus. Есүсийн улмаас юм. Amen. Number 2 lie, Хоёр дахь худал хуурмаг нь that you need to do big things in order to be great. та агуу болохын тулд та агуу зүйлийг хийх ёстой гэдэг. You think, oh, I need to get like 2 doctorate degrees. Би бүр хоёрын докторийн зэрэг хамгаалах ёстой гэдэг. I need to start a company like Facebook or Google and then I'll be great. Тэр Facebook, Instagram-аар би амарлаг алдартай болоод тэгжээж би агуу болно гэж Or бод. even in our faith, we think, oh, I need to fast a lot. I need to pray a lot. I need to tithe a lot. And then I will be great. Эсвэл одоо юу гэдэг би асар ихээр залбирч би асар ихээр мацаг барьж эсвэл бүр дахинаар 11 өгөх ёстой. Тэгж баймаа чинь би агуу болно I гэдэг. need to preach in front of 50,000 people. Би 50,000 хүмүүний өмнө зогсож бурхны үгийг тунгаглах ёстой. I need to have a big church. Би том
том сүмтэй болох And then хэрэгтэй. I will be great in the eyes of God. Тэгэж баймааж нь л нэг бурхны нүдэнд нэг агуу гэж тооцогдсон доо. Amen. But I want to tell you that's a lie. Гэтэ би энийг чинь худлаа гэж танд хэлье. Your value Та is үнцэнтэй. not in what you do. Таны үнэлэмж, таны хийж байгаа зүйл дээр чинь байдаггүй маа. The world says you do, and what you do makes you who you are. Дэлхий өнөөдөр юу гэж хэлдэг? Та хүний хийдэг бүтээдэг. Таны хийж байгаа бүтээж байгаа зүйл чинь таныг хэн бэ гэдгийг чинь тодорхойлдог гэдэг. If you're a doctor, you're a great man. If you work at a gas station, you're worthless. Хэрвээ та өнөөдөр эмч бол та гайхалтай хүн. Ирээ чи бензин түгээгийн газар ажилт юм уу? Чичтэй гин. And I understand if the world thinks that way. Тэгэхээр дэлхий өнөөдөр ингэж ойлгодог гэдгийг бид нар маш сайн ойлгоно. But what I cannot understand Гэтэ би нэг зүйлийг and ойлгохгүй. what I cannot accept Би үнийг би хүлээж авч чадахгүй байна. is when young people in Christ think that way. Өнөөдөр те Христ дотор залуу хүмүүс энэ дэлхийдээ адилхан бодож сэтгэхэд байгааг. It breaks my heart to think that Christians think that way. Өнөөдөр Христэд итгэгч нар яг ингэж сэтгэж бодоод байгаа байдал миний зүрхийг үнэхээр урж байна. What you do does not make who you are. Таны хийж байгаа зүйл чинь таны хэн бэ гэдгийг тодорхойлохгүй шүү дээ. What he did makes who you are. Харин түүний тэр хийсэн зүйл нь таны хэн бэ гэдгийг тодорхойлдог. Your value is in who God says you are. Тэгэхээр таны үнэлэмж үнц нь Бурхан таны хэн бэ гэж хэлж байгаа дээр л тогтно. Your value is in what Jesus has done for you. Тэгээ Христ, Есүс таны төлөө юу хийсэн бэ гэдэг нь таны үнэлэмж үнцнийг тодорхойлдог. Hallelujah. Do you know how great you are? Та ямар агуу гэдгийг мэдэх үү? See, in the kingdom of it's opposite, Бурхны хаанчлалд энэ юм эсрэгээрээ байгааз right? I give value to what I do. би хийж байгаа зүйлдээ үнэлэмж өгдөг. Even if it's a small thing, it becomes a great thing in the eyes of God. Хэдий энэ жижигхэн зүйл байгаа ч гэлээ миний хийж байгаа энэ жижигхэн зүйл Бурхны нүдэнд үлэмж том байхгүй. Amen. Why? Because he loves me. Яагаад энэ тэр надад хайртай учраас. Even though what I do may be nothing, but he's like, oh, this is so great. Магадгүй миний хийж байгаа зүйл юу ч биш байж болох л да. Гэхдээ Бурхан харахтаа юутай гайхалтай. Like a father to a son. Oh, you drew this? This is so beautiful. Яг аав нартай хүүхдийнхаа зурсан зэрэг ямар гоё юм бэ гэд хэлдэг шиг. I'll keep this forever. Тэгээ би үнийг би дандаа өөртөө хадгална гэх. See, you are so valuable in the kingdom of God that you define what you do. Тэгэхээр та Бурханы хаанчлалд маш чухал учраас таны одоо хийж байгаа зүйл чинь таныг тодорхойлно. Юу ч. Right? Paper airplanes. You know paper airplanes? За нүунийг цаасан онгоцыг та мэднэ те, бид нар цаасан онгоц хийдэг штэ. Right? Anybody can make a paper airplane. Хүн болгол цаасан онгоц хийж чадна It's штэ. a small thing to do. Жижигхэн зүйл ингээл те. If I make you a paper airplane and I give it to you, are you going to keep it forever? Би ингээд цаасан онгоц хийгээд танд өгвөл та энийг хадгалах уу мөнхөд? Like right now, you're like, oh, Pastor Jimmy made this. Тэгэл бичээлтэй. Өстө Жими пастор хийсэн юм аа гэл. I'm going to take it home. Гэрлүг аваад явнаа. Don't touch it. Бичээ үрээрээ. I'm saving this forever. Би нэгт мөнхөд өөртөө хадгалах юм. Right? Are you going to be like that? No, you're not going to be like that. Та ингэх үгүй шүү. But what if I had a paper airplane that was made by Genghis Khan? Тэгвэл энэ он Чингис хааны хийсэн ийм цаасан онгоц байвал Somebody went to a cave, they found a paper airplane that Genghis Khan made when he was a little kid. Тэгэхээр түүний тэр юуг булш буухан гухчихсан хүмүүс тэрийг хаагаад олоод тэгэд энийг танд ингээ өгөл яах вэ? And I give you this paper airplane. Тэгээд би танд энийг өгж штэ. Are you going to save it forever? Та үнийг мөнхөд хадгалах уу? Absolutely. Тийм штэ тэ. What's the difference? Ялгаа юунд байна? The difference is the identity of the person. Гол нь тэр хүний хэн бэ гэдэг дээр ялгаа оршоод. Hallelujah. The identity of Genghis Khan gives the paper airplane value. Тэгэхээр тэр Чингис хааны хэн бэ гэдэг тэр тодорхойлт мөн чанар нь тэр нэг онгоцыг үнэлэмжтэй болгоод байна шүү дээ. That's how you are to the Father. Тэгэхээр та Бурхан аавда яг ийм л байдаг. That's who you are to God. Өнөөдөр та Бурхан аав юм ердөө л энэ нэгэн шүү дээ. Яг байгаагаараа. It's not what you do for God. Тэгэхээр та Бурханы төлөө юу хийснээрээ биш байна. It's what you do with God. Бурхантай хамт та юу хийснээрээ байдаг юм аа. It's what God does through you. Тэгэхээр Христ танаар дамжуулаад юу хийж байгаа вэ? Amen. Амен.
Can we stand to our feet? Цөмөр хамтдаа босцгоё. You may be thinking, I'm small, I'm nobody. Та магадгүй би дэндүү өчүүхэн би хинч биш гэж бодож байж болох юм. You may be thinking, like the older brother, I'm trying so hard, but I'm not getting anywhere. Магадгүй та тий би аль сайнараа л хичээсээр байхад би ерөөсөө ойлгохтой урагшлахгүй байна гэж бодох юм. But I want to tell you, Гэтэ би танд хэлье. it doesn't take big things. Энэ заавал тийм том юм биднээс шаарддаггүй. Even if you do small things in God, it can be so powerful right now. Та бурхны дотор маш өчүүхэн гэмээр жоохон зүйлийг хийж байгаа ч гэсэн эн чинь яг одоо маш хүчтэй байдаг. You don't have to do big things. Та заавал тийм том зүйлийг хийх албатай биш ээ. God can use small things to do big things in your life. Бурхан таны амьдралд энэ нэг жижигхэн зүйлээртэн дамжуулаад маш томыг хийх чадaltaй нэг юм аа. Hallelujah. I have this story from China. Надад нэг хятадын нэг түүх байна. There was a young girl who got saved and she received Jesus Christ. Есүс Христийг хүлээж авсан нэг залуухан охин And she байсан. started telling everybody about Jesus. Тэр ерөөсө хүн болгон Есүсийн тухай ярьж эхэлсэн And байдаг. many people started believing because of this girl. Тэгээ энэ охины улмаас олон хүн Есүсээр ирсэн. And so the police caught her and threw her in jail. Тэгээд цагдаа нар энэ байдлаас нь болоод түүнийг баривчлаад шоронд хийсэн. Because it's illegal to preach the gospel. Яагаад гэхээр хуулийн дагуу сайн мэдээ тарах нь It's illegal зөрчдөг. to lead people to Christ. Хүмүүсийг Христ рүү хөтлөн дагуулах нь хууль бус. But you know what she did? She kept preaching the gospel. Хэдий тийм байсан ч тэр үргэлжлүүлэн сайн мэдээ She kept тунхагласаар sharing байсан. about Jesus. Тэр Есүсийн тухай ярьсаар And байсан. she was in the jail with the worst kinds of men. Тэгээд тэр шоронд хүний хамгийн аддаг нь баймаар тийм хүнтэй They байж would үтсэн. beat her, they would rape on her, they would pee on her. Түүнийг хүчиндэж, түүнийг зодож, түүний дээр шээдэг. But she would not shut up. Гэтэл тэр дуугаа амхаагүй юм аа. And soon all the people in the prison received Jesus Christ as Тэгээд Savior. төд удалгүй тэр шоронд байсан бүх хүмүүс Есүс Христийг хүлээж авсан байдаг. Hallelujah. And the prisoners, prison guards, the police, they got really mad. Тэгээд тэр шоронгийн хуйгууд энэ тал дээр маш ууртай байсан. So they took her and they threw her into a big freezer. Тэгээд түүнийг аваачаад том хөлдөөгч рүү исэн. And they decided we're going to freeze her to death. Тэд нэр түүнийг хөлдөөж алъя гэж шийдсэн. But when they threw her in the freezer, she was singing. Гэтэ түүнийг ингээд хөлдөөгч нэг тэр дуулаад орсон. And when they threw her in the freezer, there was already a dead body in there. Тэгээд түүнийг тэр хөргөч рүү аваад тэрэн дотор аль хэдийн үхс үний цогцсон They байсан. froze a man to death before. Учир нь өмнө нь өрөөл нэг бас ийхүү тэд So for авсан байсан. days, Тэгээд хэдэн өдөр болсон. they could hear her singing. Гисэн атал тэд түүний Waiting дуулалтыг for her to die. сонссон. Тэгээд түүний үххийг хүлээж исэн гэ та For бодлоо. days. Бүр өдрүүд өнгөрсөн. For days. Бүр өдрүүд өнгөрсөн. For days. Хэдэн өдөр өнгөрсөн. And she's still singing the praises of God. Тэр эзнийг магтсаар дуулсаар байсан. Why is she not dying? Яагаад тэр үхээгүй юм бэ? But you know why they opened the door? Гэтэ тэд нэр яагаад тэр үүдийг нээсэн гэж? Because one day Яа тэр нэг өдөр they heard two voices singing inside the freezer. тэр хөргөгчийн дотроос хоёр хүний дууны хоолой гарахыг тэд сонссон. They opened the door, there she was, and there was the dead man who was raised to life, singing the praises of Jesus together. Тэгээд тэд хөргөгчийг онгойлгосон чинь нөгөөд чинь бас тэнд байгаад үхлээс дахин амьдуулагдсан нэгэн хамтдаа дуулж ирсэн. Hallelujah! She just kept praising Jesus. Тэр зүгээр л Есүсийг л тасралтгүй магтсан хэвээр байсан. Hallelujah! You just gotta keep saying yes to God. Тэгэхээр та үргэлжлүүлэн эзэнд цаа гэж хэлсээр бай. You gotta just keep praising God. Та үргэлжлүүлэн эзэн бурхнаа магтсан хэвээр бай. You're saying, God, I keep going to church. God, I keep praying, but nothing's happening. Бурхан би сүмдээ явсан хэвээр би залбирсан хэвээр гэтэл юмс өөрчлөгдөхгүй байна. People are telling you, why do you sing? It's worthless. It's so small. It's nothing in this world. Хүмүүс өнөөдөр таныг хэлдэг чи юугаа игээд ан чи яг үндэ ямар ч үн цэндгүй энэ дэлхий дээр хамгийн өчүүхэн. But I want you to keep singing. Гисэн ч гэлээ би таныг Hallelujah. үргэлжлүүлэн дуулсаар байгаасаа гэж I хүсэж want you байна. to keep praying. Би таныг үргэлжлүүлэн залбирсаар байгаасаа гэж хүсэж байна. Because God has greatness for you. Учир нь бурхан танд тэр агуу зүйлсийг бэлдсэн юм аа. And God is going to do great things in your life. Тэр таны амьдрал агуу зүйлийг хийх болно. Hallelujah. Hallelujah. Come on, look at somebody and tell them with God, all things are possible. Та хин нэг рүү хараа бурханд бүх зүйл боломжтой гэж хэлэхгүй юу? Hallelujah. Come on, let's shout a praise to God one more time. Цөмөрө дахиад түүнийг магтсан үнэлцгээе. Come on, let's shout a praise. Түүн рүү Lift our цөмөрө voice хашгирч to түүн рүү дуу Jesus. хоолойгоо өргөцгөөе. Jesus. Есүс! Jesus. Есүс!
At this time, I want us to pray. Энэ одоо би залбирахыг хүсэж байна. You know, the Bible says that He stooped down to make us great. Бичээс биднийг юу гэж хэлдэг вэ гэхээр тэр биднийг хэмээн тонгоож үүгээрээ биднийг агуу болгосон гэж байгаа. He's the King of Kings. Тэр бол хаадын хаан. The King doesn't bow to anybody, Үнэндээ хаан хэний ч өмнө мөргөж сүгддэггүй. but He stooped down for you. Гисэн атал тэр таны төлөө ийхүү тэр доош bowed сүгдсэн юм аа. Тэр таны төлөө He got сүгдсэн. down on His hands and knees. He humbled Himself. Тэр толгоогоо доош гудаалган өөрийгөө даруусгасан. He was God. Тэр чинь бурхан And байсан He юм шүү became a дээ. man. Гэтэ тэр хүн болж ирсэн. And He died a sinner's, a criminal's death. Тэгээ тэр гимтнүүдийн үхлээр тэр амиа өгсөн. Why? Яагаад? To make you great. Таныг агуу болгохын тулд, Hallelujah. To lift you up. таныг өргөхийн тулд, He stooped down, but He didn't stay down. тэр таныг өргөхийн тулд тэр Hallelujah. тонгоосон бүх хийсэн юм аа. He stooped down, Ter- but He got back up. Гэхдээ тэр тонгоогоо тэндээ гацаагүй юм аа. Тэр үндэм болсон юм аа. And after 3 days, Jesus Christ rose from the dead. 3 хоногийн дараа Есүс үхлээс дахин амьлуулагдсан. Hallelujah. And we have the victory today because of Him. Тийм үү? Түүний бол бас өнөөдөр та бидний ялалтанд байгаа юм аа. Amen. Do you believe it? Та үүнд итгэж байна уу? Do you believe it? Та итгэж байна уу? Life. За энэ нэг хар зүйлийг цөмөр бидний амьдрал байдаг тэр нүгэл гэж төлөөлөе. It represents the transformation you need, Тэгээд одоо танд хэрэгтэй байгаа тэр өөрчлөлт. your chains, your strongholds. Одоо энэ аяг нь өөрөө одоо тэр бүх гүнж одоо тэр бат цай гомдол уур хилэн Unforgiveness, үс уучлал fear, айдас hopelessness, тэр найдаггүй байдлын харамжил Complaining. бүгдээр ийм юм тэр гомдлох байдал and you're like, God, I want to change, but I can't. тэр бурхан би уусан өөрчлөлт мартаач би чадахгүй байна гэж байгаа. You know, there's 2 ways you can change this black stuff. Тэр энэ сая бүхнийг төлөөлж байгаа энэ хар зүйлийг өөрчлөх хоёр арга зам байна. There's 2 ways you can get rid of it. I should say, there's 2 ways you can remove this black stuff. Энэ хар зүйлсүүдийг бидний амьдралаас зайлшгүй хоёр арга зам байна. The first is obvious. I can just throw it out. Хамгийн ихний зүйл нь зүгээр шууд асгачих шээ. Just pour it out and I'll empty it out. Тийм, зүгээр шууд асгах одоохоос мэлчих шээ. But that's what a lot of Christians do. God, I want to be good for you. And so they try to get rid of all this stuff. They try to empty themselves out. What happens? You are empty. Тэгээд маш олон христчнэр яг ийм зүйл хийдэг. Бурхан би тань л ингэмээр таних л ингэмээр гэж өөрийгөө хаалцаад тэгээд юу гэж зүгээр хоосон болдог. Okay, hold it. There's another way. Тэгээд бас нэг ондоо арга зам байна. I believe this is God's way. Тэгэхээр энэ бас Бурханы арга зам гэж би How does хэлдэг. God change us? Тэгэхээр энэ бидний яаж өөрчлөх вэ? He doesn't change you just by emptying you. Тэгэхээр Бурхан таныг зүгээр шууд хоослоод орчихгүй He байгаа. changes you by filling you. Харин тэр таныг өөрчлөлтөд дүүргэснээр хийгдэг. Hallelujah. Hallelujah. Some of you get filled by God a little bit. Наадмын зарим Бурханаар бас жоохон ч гэсэн дүүргэгдсэн байна. You go to church, Та сүндэвдэг. you pray the prayer, Та залбирлаараа залбирдаг. you feel God's love, Та Бурханы хайрыг мэдэрдэг. and you're like, yay, Та өө тийштэй. that felt good. Тэр сайхан байна. Clean water. Одоо энэ ч уус. And then you stop. Тэгээ та зогсчихно. Oh, I still have all this black stuff. Нөгөө нэг харам чи байсан ивэрэ байж тэг. Then some of you go to conference, Тэгээ та конференц явлаа. and you feel even better. Та бүр илүү дээрдэг чи. You're like, I feel good. Эсвэл сайхан болчихлоо. But then after a few days, Тэг хэсэг одоогийн хоног өнгөрсний дараа the black stuff is still there. нөгөө харам чи байж. Hallelujah. Hallelujah. Don't stop being loved and blessed by God. Тэр Бурханаар өрөөгдөж түүгээр хайрлагдсан байгаа бүх зогсоо. God doesn't want to just bless you at church, He wants to bless you at home. Бурхан таны зүгээр сүмч болгоны байдлаар дотор л өрөөхийг хүсдэг. Тэр таны гэр бүл дотор ч өрөөхийг хүсдэг. Hallelujah. God doesn't want to just encounter you at Breakthrough Conference. He wants to encounter you every single day, every single moment. Бурхан таныг цөмцөл гэдэг нэртэй энэ конференцээр дамжуулаад өөртөө нүр тулж үздэг байгаасаа гэж үздэг. Тэр таны өндөр болгоно цаг хүч болгоно байгаа газар Бурхантай нүр тулдаг байгаасаа гэж үздэг. Oh, Pastor, what if I slip? What if I fall? Бурхан What if I make a mistake? пастор хэрвээ би жоохон халтраад тэгээ алдаад гимрүү хийчихвэл яах вэ? Get filled. Тэгээ түгээл дүүргэх. But what if I keep struggling? Гэтэ зовсон бай хэвээр хэцүү байгаад байвал яах юм? Get filled. Дүүргэхдээ л. What if I don't do good enough? Би ажлаа тань хатдаг Just keep getting filled.
гэсэн. We're going to sing a song. Би нөгөө дуусах. Don't get shy. Та бүр ич. Don't get scared. Бүүвэ. Don't feel like, oh, I'm not good enough. Би хатсан биштэй гэж You бүүвэ. need to explode today. Та өнөөдөр дээх татах хэрэгтэй. You need to